За бро энийг хараа. Ингээд энэ 100 ингээд гарсан 50 аним байгаа хөөхгүй. Бүх төрлийн үзэгчдэд зориулсан. Хар. Ер нь бол заримыг нь хайчих гэхээр чанартай чурал хитрхээ олон байна. Тэгээ ер нь бол энэ үйлрэл зав төрөл бүрийн үзэгчд зориулсан ингээд ангиуд байгаа хөөхгүй. Хаасаа төрлөөрөө харуулсан. Адал явал аимшиг энэдэм энгийн гэх мэт. За нэг нэгээр нь дурдаад дараа нь эхнээс нь дэлгэрүүлээд явчихъя. Интро. За бидэнд эхлээд энэ 100 одоо ингээд кинонод байгаа. Кино театрт гарч байгаа. Өргөө болон синемад дараа сард лөө сарын дараа энэ болохоор эхнийх нь болох юм бол Chainsaw Man-ы Rise Arc. Бо Chainsaw Man-ы кино. За энэ болохоор яаж байгаа юм бол Denji нөгөө нэг катана минтэд тулдаад ясныхаа дараа нэг кафед орсуусан нэг охинтой танилцдаг байгаа. За гэтээ яг жоохон спойлер гэвэл тэгээд тэр охин нь тэр залууг нь алхаж идэх гэхгүй. Тэгээд тэр охин чинь өөрөө нөгөө та тарсан бол нэг мими байдаг. Мим маяг. Нэг хар зурагтай нэг юм охид төрх охид байдаг. Тэр байдаг. За тэгээд тэр охин маань өөрөө Денжиг алах гад тэгээд тийм үйл явдал өрөндгөө. За дараа нь бүгд мэдчихэж байгаа. Чөтгөрийн халуурчин буюу Infinity Castle хязгаарыг үнцээж энэ анги маань өөрөө ерөөд бол одоо Японд гарч байгаа бөгөөд олон улсад дараа сард буюу 9 сард гэх 8 сард гарна гэж төлөвлөгөөтэй байлээ. За Mimix нь би болохоор яг энэ Японд гарч байгаа хөлбөрийг аваад ярих гэж бодож байгаа дараагийн ангид. Гэтэ яг энийг тусна ярина. За дараа нь одоо цувралуудаа ярьцгаая. Кинонуудыг сая дурдсан бол за өргөлжиж байгаа зурлаг бол дан season 2. Мэдээж ирэхэд бол Momo Akron 2 одоо ингээд хорон шат санаатай нүд энэ дээр гарч иж байгаа бол тайсан. За тэгээд нэг байгаа Монголын олгоо хорхоо энэ дээр бас гарч ирнэ. Дурдах юм бол тэрийг юу лээ могооны бурхан гэж андуурдаг. Нэг тиймэрхүү хэсгүүд явнаа. За дараа нь болохоор Kaiju number 8 нэг сүлд гарсан аним энэ ихтэй надад яг юм Attack on Titan шиг vibe өгөөд байгаа санагдсан. Энэ өөрөө яадаг вэ гингүүт нөгөө нэг Японд байхан Kaiju буюу мангасд дүрцэн тэгээ нэг залуу нөгөө эдис Kaiju болж хувираад тулдаг бараг л Attack on Titan гэдэг. Тэгээ мангасууд талхсан гэж. За дараа нь одоо энгийн гэвэл фэнүүдийн манамад дуртай амьдрал харуулсан гоё аним бол Sakamoto-гийн өдрүүд season 2 байгаа. За энэ хүн маань одоо бас дахиад нэг өөр дайсан гарч ирсэн season 2 дээр. Их яг мэдхгүй гэх юм бол энэ нөгөө алуурч махгүй тэгээд тэтвэртэй гарсан чинь гэр бүлийн занал хэлээд нөгөө юм авах гээд алах гээд яриад идэгсэн манай амар чадвартай бүгдийг давж гардаг байхгүй. За бараг л John Wick хэсэгчл. За тэгээд өөр алуурчдыг дараал явж байгаа. За дараа нь Dress Up Darling буюу season 2 нь. За тэгээд хөөхөн Gojo Marin хоёрын романс буюу хайр дурлалыг харуулсан байдаг даа гоё зураглуудтай. Дараа нь Call of Night буюу бас нэг хайр дурлал аним. Энэ болохоор юу байгаа? Энэ яг гэдэг вэ гэвэл вампир нэг залуу шүнжээ явж байгаад тэгээд вампир охинтой танилцаад тэрнтэйгээ сайн болдог. Үгүй сайн болдог гэж. Тэр залуу өөрөө вампир болох гэсэн чинь хайр дурлал үүсгэж вампир болдог. Би гайхацаас тэгээд хайр дурлал нэг өөр юм ч мэдэхгүй яадаг чинь. Тэгэл нэг тиймэрхүү маягаар өрнж байгаа. Тэг шүний амьдралтай аним. За дараа нь Grand Blue буюу болохоор энэ болохоор зүгээр юу усан сэлдэг клубын талаар амьдралыг харуулсан инээдтэй баг зэрэг сонирхолтой маягаар усны хувцснууд бол харахыг хүслийн зүйн аним зүйнтэй байгаа ш. Окей. За дараа нь Dr. Stone буюу Science Future. За Dr. Stone өөрөө яадаг гингүүд гинт нэг өдөр ногоон гэрэлсаад хүн төрлөختөн бөөнөр чулуу болоод төвөрчдөг. Тэгээ тэрний дараа нэг хүн сэрээд нэг буцаад орчин үеийн нийгмийг авчрахын тулд ингээд юм бүтээж явдаг. Яг Minecraft шиг. За тэгээ энэний талаарх аним бөгөөд бас 4 5 season явж байгаа. За энэ дээр болохоор Америк ТV-д очдөг юм Японоос. Ингээ Америк ТV-с өмнөд Америк руу юм байна. За дараа найз охин түрээслэх буюу season 4 найз охин түрээслэх энэ одоо намайг амар сонирл аним биш. Энэ яад хин ингээд санхүүжүүлдэг байна. За тэгээд Kazuko одоо энэ үйл явдал нь яаж авахгүй Kazuko нөгөө нэг Kazuo найз охин юм блэ мартан. Чизүр байдаг. За тэгээд хавай бүр аралдраа хамт аялах юм явуулаад ажгүй нэг болцох юм байхсан бас өөр Ruka тэгээд мами нь гарч ирээд бас драма. Гэтэл тэгэл ямар ч юмсан. За дараа нь худалдааны машин буюу худалдааны машин гэж автомат машин байдаг шүү дээ. Би автомат машин болж дахин төрсөн гэж. Windy машин season 2. Би нэмэр илгийн зав энэ ингээд одоо нэг хүн байсан ч тэр ингээд автомат машин даруулж өгснээ дараа төрөлдөө автомат машин болж төрж байгаа байхгүй. Тэгээд супер чадвартай. Тэгээ нэг охин байдаг ламис лөө. Тэгээд тэрнтэйгээ нийлээд бас адил явдал хийж байгаа л аним л та. За дараа нь Garter Build and the Panty and Soaking гэдэг нэг аним байгаа. За энэ аним ядангууд хоёр сахиус нэг ихч байсан чинь нөгөө тэнгэрээсээ хөөгдөөд тэгээд нэг хотод ирээд тентэр дэлхий болон тамийн гэлүү дэлхийн нэг дунд байдаг хотод сүнс устгаад тэгээд буцаж
Devazan руу талаар гардаг аним л да. Тэгээ зурглын үед яг нэг барууны анимашн шиг мөртлөө зохиолын үед юм л дэж. За дараас нь Rising of the Shield Hero байгаа. За энэ Isekai-г баг хэдэн жил чинь season 4 нэ. За тэгээ season 3-аа бодох юм бол за энэ өөрөө яадаг юм нэг залуу явж ирсэн чинь ном ухсан. Тэгсэн чинь тэр номоос сор завснаа бас өөр ертөнц рүү татчихсан. Яг танилцуулах юм бол за тэгээ season 4 дээр юу гардаг вэ ингээд. Тэгээд нөгөө нэг хинг Рафталия гэдэг нэг шарпстай өсгөж авсан охин нь хааны цустай байсан баха. Тэнгүүтээ тэрийг хамгаалаад тэгээд эргэн тойр нэг яг яагаад гэдгийг мэдчих гээд явж байгааг харуулж байгаа. Усан онгоц харуулсан байгаа зурган дээр. За дараа нь Toilet Bound Hanako-kun гэдэг нэг юм байгаа. Энэ болохоор сүнс ох хүү тэгээ нэг нэм шинэ ох бит юм аа. За тэгээ нэг сургууль байдаг бөхөөд нэг охин нээгээд охин сүнстэй хүүг дуудчихдаг. Тэгээ тэрхүү сүнс хүү нь болохоор гэд танд сүрийг хчлөө гэдэг нэг тэнцвэр хамгаалдаг хөхгүй тэр хэрэгцээ. Тэрийг нь хамгаалах тусалж байгаа. За дараа нь болохоор I was reincarnated as the seventh prince so I can take my perfecting my magical ability. Амар урт юм аа. За үгүй энэ болохоор би 7 дахь хунтайж болж төрсөн гэдэг аним байгаа бас. За энэ болохоор ариун иш тэгээд бас нэг Isekai төрлийн аним бөгөөд сонирхоод үзэл болж байгаа. Тэгээд ичид илүү их хүчж байгаа мейж юм одоо нөгөө нэг дахиж хүчээ дахиж дөрөвтэй шийдэн болсорч байгаа. Тиймэрхүү. Яа энэ тэгээд season 2 нь л доо. Үргэлжлэн маяг Isekai төрлүүдээс. За одоо ингээд шинэ цувралууд яг юу вэ те? Одоо ингээд season 2-ууд биш дандаа шинэ гарсан. Gachakota. Энэ ингээд юу аахгүй. Хэрвээ улаанчлууд аним байсан бол яг ийм аним байдаг шүү. Бэрэ бэлэр. Яагаад тэгэхээр энэ ингэж байгаа байхгүй. Ингээд гол дөрүүд нь ингээд хог өдөртөө тэрнтэй байлж байгаа. Яасан бэ гэсэн ертөнцийн өөрөө ингээд нийл хог болцсон. Тэгээд хотууд нь дандаа тэнгэр дээр байдаг. За манай гол дөрвийн залаг болохоор хилмигдүүлэнгүүтээ тэр хотоос унгаагаад хогийн зүрх авчирт. Тэгээд тэнд хог өдөртөө тултаад явж байгаа. Рудо гэж залуу. Тэгээд ер нь бол бас сонирхолтой тулдааны эсвэл гардаг л та хогийн мангасд оронд Покемон юм ааш. За дараа нь нэг аимшиг аним ба. Энэ хөөрхөн хүмүүс үзсэн. Энэ болохоор Зуны Хикаро нас барсан гэдэг нэртэй. Окей. Хикаро нас барсан. Тэгээд Hikaru Dead in Moon. Энэ болохоор зоо аимшигыг мөртлөө яг юм jump scare бол гарч ирэхгүй зөө нэг тийм сонир мэдрэмж идэх шүн орой ганцаараа явчих нэг эвгүй мэдрэмж байнга тагтаа яг тэрэн шиг. Гэтэ ер нь бол тийм мэдрэмж өгсөн надаа. Окей тийм. Тэгээд яг зохиолын болохоор нэг залуугийн найз Hikaru болохоор уул руу гараад тэгээд дахиж ирэж ирээ гэсэн гинт өдөр гарч ирээд тэр нөрөө сүнс юм шиг юу ч юм шиг нэг мангасаг. Тэгсэн чинь тэгээ эргэн тойрны нүр амар сэвтэж тэр залуу яагаад тань мэддэггүй. Тэгэл удаанаар би нэг мэдэгдээл. Тэгсэн чинь ямар гей дүү санагцтай. Дараа нь нэг аимшиг аним байгаа. Энэ болохоор энэ өвний амьдралд байдаг трауматай. Тэгээд зүрх муутай. Тэгээд амар урдуу өлчдөг хүмүүс бол үзээд димээ итгэх сэтгэлээр унахаар байна юм. Энэ болохоор Takapis Origins Sin гэдэг байгаа. Тэгээ нэг хайр гарагийн 8-aalчиг амьтан дэлхий дээр ирээд ажралыг авчирна гэсэн боловч хамгийн амар амьдрал нь хэцүү байгаа Takopi биш Takami хин Гүзэ Shizuka гэдэг охинтой танилцаад тэр охин болохоор тэрийг Takopi гэж нэрлсэн. Хамгийн аимшигтай амьдрал нөгөө Shizuka нь сургууль дээрээ дээрлэхүүлнэ. Тэгээд эцэг байхгүй. Тэгээд ээж нь баг гэртээ байхгүй. За тэгэл нохоотой байсан нохоог нь будаа болоод тэгэл ер нь их warning их гарч гэдэг амин орлох юмуд бас сэтэлтэй бөгөөд ер нь их сэвтэй аним бичсэн шүү. За дараа нь болохоор Lord of the Monsters буюу энэ болохоор энэ сизоныг гарсан гац хятад аним. За энэ яаж байгаа юм гот одоо бас Isekai байсан. Энэ нөгөө дундад зууны орон зай өхөнгүүтээ одоо юу байгаа 19-р зууны Англид гэж байгаа. Тэгээ энэ нөгөө Sherlock Holmes шиг тэгээд бас сэдвийн хүчтэй. Тэгээ юмнуудад хорон санаат мангасуудыг дарж байгаа талаар л гардаг л та энэ аним өөр. За дараа нь болохоор энэ болохоор цэрэгтэй аним байгаа. Leviathan гэдэг мөртөл Leviathan гэдэг чинь энэ болохоор агарын бөмбөл нэгдүгээр дайныг харуулдаг бөгөөд юу нөгөө роботууд нь дандаа уураар хөдөлдөг. Роботууд, танкууд гэх мэт зэвсэгтэй. Тэгээд хөлгөө онгоцны талаар хардаг. Тэгэл дайнлалаа аним л да. Зохиомл ертөнцийн. За дараа нь болохоор бидэнд амар зомбитэй аним байна гэсэн чинь зомби нөгөө муур юм байна л да. Муурны тархал ш. Амар сонир байгаа ч тийм муурнууд гарч ирсэн хүн барьж идэв. Тэг бодолтой тэгэл амар хөөрхөн хүмүүсийг яаж барьж байгаа гингүүд тэр муур хүнийг хацсангууд шууд майчж байгаа юм шиг байна. Тэгээд тэр хүнийг шууд хүн муур олгоод хичиж байгаа. Тэгэл муурнууд нь хүмүүс халдаал тэгж байгаа. Тэг амар хөөрхөн мөртлөө бас нэг тийм сонирхш. За тэгээд үзэхэд бас тохиромжтой. Тэгээд Такаши гэдэг нэг биш ээ. За тэгээд Funaki гэдэг амьд үлдэгч тэмцэж байгаа хүмүүсийг харуулж байгаа юм да муурны тахал гэж. Дараа нь
Secrets of the Silent Witch гэдэг. Энэ болохоор нөгөө Сидней сургуулийн бас зөндөл байдаг шүү дээ. Marshall, Harry Potter тэгээ гэх мэт. За энэ болохоор гол дүрэн шидтэй охин гэдэг амар ичимхий, тэ амар шидтэй, хүчтэй потенциалтай мөртлөг үнтэй ярьж чадахгүй хичээд идэх талаар харуулж байгаа. Тэгэл байж дээдс нөгөө нэг 10 жилд лөө нэг хүмүүстэй ярьж чадахгүй ичимхий хөлтөд идэх ба барыг тэрийг харуулж байгаа юм л дөө. Тэгээ потенциалтай нэг чадвартай байдаг ш тэр. За 22-т буюу би Necronomicon and the Cosmic Horror Show. Энэ болохоор яаж байгаа юм бэ? За ерөнхийдөө хэлэх юм бол энэ тоглоом дотор гацж байгаа маа. Тоглоом дотор гацдаг амар зөндөө ялгаа хийдэг бит ш. За энэ болохоор Мико Хурона гэдэг ахлах сургуулийн стрим залуу Necronomicon гэдэг тоглоомд гацаад. Тэгээд тэр тоглоомд өхөл зигнээсээ өхөн тэгээд найзтай болоод давж тулцаагаал харуулж байгаа. Тэгээд тоглоом нөр VR нөгөө Jumanji гэдэг ш. Та барыг тэр шиг л. Тэгээд баг зэрэг 8-ны сэрвүүнүүдтэй. За See You Tomorrow at the Food Court буюу энэ болохоор хоёр охины найзлал нөхөрлөл болон харилцааг харуулж байгаа. Нэг нь ингээд дээрлэхүү тэгээ нэг нь зөв амар мундаг сурагч тэгээд хоолны газар дуулзаад хамт өөрсдөө юм яриад тоглож байгааг л харуулсан. Ер нь зүгээр нэг тийм 10 жилийн амьдрал байдаг шүү дээ. Найзтайгаа уулзаад хоолны газар нэг тэр юм жишээл. Окей, дараа нь болохоор Utagai wa Milefele гэдэг нэг аним байгаа. Энэ болохоор миний зуны гарсан нэг дуулдаг аним. Нөгөө нэг бас ичимхий охин найзтайгаа танилцаад биш найзтай гинэ. Парабола гээд бас дууны клуб үүсэнгүүтээ дуу үүсгээд дуулж байгаа л харуулсан. Гэтэ хөгжим байхгүй. Musical маягийн хөгжимгүүд бол юу гэж. За хөгжим байхгүй зүгээр дуулж байгаа юм л да. Тэгэл. За дараа нь болохоор Wataru хүн гингүүтээ is above the collapse гэх нэг сончигжиг. Энэ болохоор ихч хайрын гурвалжин гэх юм хайшин тий. Нэг ихч тэгээд нэг багын найз гурвын нэг сонин төвхтэй байдлыг харуулсан хайр дурлал. Окей. Дараа нь болохоор Bond буюу Boundary of Adulthood. Энэ нэг болохоор 21 настай өв бас нэг 19 настай гадаад найзтайгаа танилцаад тэгээд бас хайр дурлалыг харуулсан юм л байгаа л та. Bond the Boundary of Adulthood гэдэг. За дараа нь болохоор With You and the Rain, Woman and the Dog. Энэ болохоор зүгээр юу? Та зүгээр хайр дурлал энгийн юмнуудаас үзмээр л хайр дурлал байхгүй. Зүгээр нэг эмхтэн хүн зөө. Нэг л нохоо өргөж аваад нохооч нөгөөт нэгсэн панда шиг энэ долбор шар юу лээ хэрэн билүү нөгөө нэг за тэр тийм амьтан өргөж аваад тэр хоёрыг л харуулж байгаа амар энгийн амьдралыг харуулсан л аним зөө. Зүгээр л нэг тийм relax мэдрэмж авмаар бол энийг үзэл зүгээр. За дараа нь Fragment Flower Blooms with Dignity буюу бас нэг ахлах сургуулийн романс юм байна. Энэ болохоор хоёр сургуулийн өрсөлдөөнийг харуулж байгаа. Тэндээс хэрхэн хоёр Ринтаро тэгээд Чидоро хоёр хайр дурлал үүсгэж байгааг харуулж байгаа. Хичнээн байсан ч. За 30. Одоо ингээ хайр дурлал дуусах болохоор Clavatus буюу энэ болохоор энэ үйлрэлийн хамгийн харигс цус нүцтэй зэрлэг анимуудын нэг зөө. За энэ болохоор ингээд харанхуй өрчөнд Этика Алиса гэдэг залуу баатар 13 баатарт нийлээд чөтгөрөөж нэг дарахаар явж байгаа. Тэгээд яг хоо энгийн биш зөө амар их цус нүц алдсан ихтэй аним зөө зэрлэг мөзөг өсөл энийг үзвэл би зөвлөж байна. Дараа нь болохоор Water Magician энэ нэг бахад нэг Isekai зөө. За энэ дөр болохоор чи хэрвээ аваад нөгөө усны шитэн болоод төрчих юм бол яа вэ гэдэг чинь нөгөө аватар тэр ус шиддэг гарууд идэх шин. За тэр нь бол тэр болж төрж байгаа. Тэгээ нэг найз нэг эмгтээ танилцаад бас нэг амар энгийн хайдлавлыг харуулж байгаа. За дараа нь болохоор Welcome to the Outcast Crystal Restaurant. Welcome to the Outcast Restaurant. Энэ болохоор ингээд чи ингээд ресторан нээгч хүн хүч байхгүй бол яа нэгч боол худалдаж авдаг ш. Боол худалдаж аваад ресторан нэгээ тэрийг харуулж байгаа юм. Ер нь бол энэ үйлрэлийн хоолтой аниме нэг хоол үзэх хүссэн энэ анимыг бас үзүүл зүгээр. За дараа нь хайр дурлалын нэг сони аним байгаа. Betrothed to My Sister's X буюу энэ дөр амар сонин зөө. Би нэг хизээ хэлээ нэг 20-той билүү нэг сонин групп байдаг хөхгүй асуулт асуудаг. Тэн дээр нөгөө хоёр манай нэг хоёр найз өхөн ихэр тэгсэн чинь тэр хоёр надад хойлсон хойлонтой суучлах гэсэн асал. За нэр нь бол бараг л сонио амьдрал шиг. За энэ болохоор яадаг гэхээр их чин нас орсон байхгүй сүйт тавьсан залуутай. Тэгсэн чинь тэрнийх нь оронд дүүн сууцдаг аним байхгүй. Тэгсэн чинь их чин амьд байдаг ч лөө нэг тийм сонио. Тиймэрхүү. За дараа нь Apocalypse Bringer Monarchia гэдэг bla 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 World Conquest Start with the Civilization of Ruin. Энэ бас Isekai зөө. За яг нөгөө slime тэгээд нэг overlord нэг аргстай юм байдаг уус өдөрдөг. За ер нь бол энэ тийм зөө. Энэ залуу нэг тоглоом тоглодог гэсэн уус өдөрдөг. Тэгээд нас орсон. Тэгээд тэр улсынхаа өдөртөгч нь болоод төрөөд тэгээд усаа хөгжүүлж байгааг харуулдаг. За Kogen Anki буюу энэ
Улирлын бас их содон тултаантай аним байгаа. Та Сэлэн буу гэл гар зодолтон шид мэдээс залхаж байгаа бол буутай аним энэ өөрөө. Буун гэхдээ өөрийнх нь цусны шидээр ашигладаг. Цусны шид гэдгчнээ аватар дээр тэр шиг биш. Тэр цусныхаа шидээр буу гаргаж бодолцдог гэж. Гол дүрн. Тэгээ энэ нөгөө Omni, тэгээ Momotaro гэд хоёр бүлгэмд тулдаг бөгөөд тэр дундаас нэг залуу ингээд нас орчдөг хгүй нэг гол дүрийнх нь аав нь гол дүрийнх нь аав нь нас ороод тэгээ тэр гол дүрний өшөөгөө аав нэгээ тэрний талаар явж байгаа. Тэгээ гол дүрийн залуу маань өөрийнхөө цусны чадвараараа буу болгоод бууддаг гэж. There is no freaking way I'll be your lover гэсэн нэг кино. Энийг батанаар гэдэг товчноор. За надаас комментээр дан охтуудтай аним байна уу гэж асуусан. За энэ бол яг дан охтуудтай аним. Яагаад тэгэхээр ахлах сургуулийн охтуудын нөхөрлөл болон хайр дурлал зүгээр нөхөрлөлийг харуулдаг ш. Ерөөс өөр юм байхгүй. Гэтэ үзүүл өөрсөл мэдлээ. За тэгэл Ренака Амакори гэл бас л нэг интроверт охин. Тэгэл нэг ангийнхаа хамгийн гоё ихний татцдаг. Тэгэл ер нь бол хайр дурлал маягийг харуулаад өсөж томорч байгааг харуулж байгаа. За дараа нь болохоор Cultural Exchange with Game Changer Gatchen Girl болохоор энэ нэг тоглоомын төвд ажилладаг нэг залуу нэг юм амар British айлгатай охинтой танилцдаг Lily Baker гэдэг. Тэгээ энэ 13 настай охинтой танилцаад соёлын дамжилцаа хийдэг маяг. Нөгөөт нь яаж зарим нь яг нөгөө British англиар ярьдаг. Ингэж усан дотор яриад байгаа нэг блү. Окей. За дараагийн аним болохоор Doraemon-ыг та бүгд мэдэх байх 25 дээр гардаг гэсэн. Тэгвэл City Animation гэдэг нэг аним байгаа. Дүүтэйгээ үзээд их тохиромжтой. Зөвхөн хүний гингэн дотрын хөөрхөн инээдэм амьдралыг харуулсан. Амар хөөрхөн зурагтай амар орцсон юм биш. За тэгээд боддоо та нэг Isekai байна. Энэ одоо ямар Isekai. Энэ ихтэй нэг онцгой тал нь ингээд 40-тэй гүйжтэй. Өөр юм болчихсон. Сумашин. Энэ яаж ангар нэг залуу ингээ гимт хэрэгт хүртээд хамгийн юм хэлбэл дээр амьдралгүй болоод ганц тоглоом нь чи дахиж төрмөр байна үгээд. Тэр нөгөө залуу тгийл та гэдэг. Тэгээд эндээс стата сонгосон манай он бүх царайгаа хасах тэг болтон тулгаад тэг царай мараа юу ч явахгүй ч тэргүүрээ бүх чадвараа тулгачдаг байхгүй. Тэгээд тэр үедээ дараагийн өртөчтэй ингээ бурхан болж төрч байгаа. Гэтэ үнэхээр тарган царайг байхгүй тэгэл бурхан тий. Ugly bastard гэдэг ш тэрэн шиг л. За дараа нь болохоор Turkey Time to Strike гэдэг. Энэ торбинг боолонтой аним байх гэж бодсон юм. Спортын гац аним байх гэсэн чинь тэгсэн бас дахиад Isekai гэсэн. Яагаад гэсэн чинь дундуура нэг хідэн октод нэг нүх хувцсан байлуу барилан газар ороод тийшээ гацдаг юм уу яад нэг гинт дундаж ууны Японоор өршснээ байлж мэлт. Содон. За дараа нь чулуун дуртай хэрэг хүн байна. Яг тийм аним бол байна та нарт. Ururi Rocks буюу нэг хөөрхөн охин чулуу цуглуулдаг охины талаар гардаг аним байгаа. Уулан дундуур яваад аль чулуунуудыг түүгээд тэгээ тэрнийхээ талаар мэдлэх найзтай хэлж байгаа аним. Ururi Rocks гэдэг. За дараа нь бидэнд буудалтай аним байна. Hotel of Inhumans буюу алуурчдаар дүүрсэн буудал байдаг. За тэр нэг хоёр туслах байдаг бөгөөд тэр хоёр нь эрэгтэй эмэгтэй. Тэгээд тэр үйлчлүүлэгчдийн хэлсэн бүгдийг биелүүлэх ёстой. Тэгээд алгал устган тэгэл устгаал байлгаал нэг тийм жоохон содорхолтой маягийн алуурчдаар дүүрсэн цэцэд буудал бөгөөд түүний хоёр туслах хоёрхон үйлчлэгчтэйгээд бодолтой хоёрхон ганц цэцэд буудал явуулсан. Brand. Окей. Дараа нь detectives. These days are crazy. Энэ болохоор яадаг юм ингээд залуу нэг Кичи Нагома гэдэг надад аргал нэг өсвөр насны хүүхэд мондөг мөрдөгч хэрэг илрүүлээд амар байсан чинь тэгэл дунд нас буюу 35 40 хүрээл би ингээд нуруу мороо нүгдэж өмгдөл хэрэг илрүүлж чадгаа байлаа. Тэгээд сагуугийн хямралт орвол хэцүү байсан чинь нэг өдөр ахлах сургуулийн нэг охин ирсэн танаар заалгая гээд тэгээд тэрийг л харуулж байгаа юм гэмт хэрэг илрүүлж байгаа. Окей, дараа нь болохоор Dealing with Mikatona Sisters is Breeze гэдэг. Энэ болохоор харин буюу жоохон эго төвтэй аним. Нандас нэг асуужсан. За энэ яаж байгаа юм гээд ээж нас орсон баггүй залуухан тэгсэн чинь нэг баян гэр бүл өргөж аваад тэгээд тэр гурван ихчтэй амар хөөрхөн. За тэгээд тэдний талаар харуулж байгааг л харуулаад хайр дурлалыг харуулаад тэгэл бараг хараамгүй. Тиймэрхүү аним а. Red Romance. За дараа нь болохоор Let's Go Karaoke буюу хоёр нэг нь Yakuza тэгээ нэг нь ахлах сургуулийнх юу лээ том. Баггүй тэгээд тэрний дуулж байгааг харуулж байгаа бас. За solo camping for two бүү season улирал болгон заавал нэг байгаль харуулдаг аним бол байдаг. Энэ болохоор энэ тим аним. Нэг нь болохоор туршлагатай ганцаараа айлдаг хүн, нэг нь болохоор гэж шинэ юм сурах гад явж байгаа юм. Гэтэ энэ хоёр хүний хайр дурлал болон адал явал тэгэхэд байгалыг харуулж байгаа.
За дараа нь за манад энд хэн үздэг хүмүүс их байлууд хэн гэдэг нь би гүйцэтгэж танаа мэдж таална хүмүүс. За жоохон сэвтэй аним байгаа. Хажууд нэг бол хүн бити үзэрэй энийг skip шоо. За энэ Нукаташи гэдэг зөө би энийг яагаад юуны төрөлд ороог нь яагаад нэг хүн ингээд арал дээр очиж байгаа байхгүй юу. Юмнаас тэгсэн тэр арлын хөөлтөн дээр нь болохоор ингээд хүм болгонтой биш ээ. Тарс хүн болгонтой зүгээр хийх баггүй. Тэгэл тэр хүн үгүй гээл. Тэгээ тэрийг авч үлтийн талаар харуулж байгаа юм. Яг нэг эсрэгээрээ итерхий бүгд нэг юунда баригдчихсан гэхгүй. За энийг skip. За дараа нь болохоор Fermat Kitchen гэдэг. Та боддоо. Нөгөө математикийн хичээлийн дараа хоолны цаг гэдэг чинь гоё ч юм шиг муухай ч юм шиг те. Энэ аним бол математик хоол хоёрыг холсон аним байгаа. Хоол бол математик хэлсэн. Тэгээд хоол яринга математиктэй холбодог их сонирхолтой. Яг энэ аним үзвэл тоондоо сайн болно гэхгүй. Зүг. Гэтэ яг зүгээр л те. Дараа нь Bad Girl боёо энэ болохоор бас нэг дээрлэх хүмүүсийн талаар гарч байгаа. Тэгсэн чинь тэдний юуг л харуулдаг. Дээрлэх хүмүүсийг Bad Girl гэдэг. За дараа нь бүсүүний нөө хата бовоо буюу Bucket for Ugly Girl буюу одоо ингээд юу бас хайр дурлалын аним хамгийн сүүлчийн өнөөдрийн хамгийн сүүлчийн Bucket for Ugly Girl. Энэ Hana Tapa гэдэг жоохон юм нүдний шилтэй бандардуу охин нэг нөгөө хамгийн ангийнх намын гоё залуу крашлаг тэрний хайр дурлалыг харуулж байгаа юм баггүй. Тэгэл хайр дурлал гоосхай хамаарахгүй гэдэг үг чинь байхгүй. Нөгөө юу лээ хөөхөн байх албагүй гэдэг нэг кино байдаг шүү дээ. Орсон яг тэр шиг. Гэтэ ахлах сургуультай. За тэгээ өнөөдрөөр ер нь бол ингээд анимууд маань дуусч байна. Бимиксэн байла. За тэгээд дараа ингээд надаас анимуудаа хаанаас үзэх вэ гэсэн. Тийм учраас би 30 билүү 20 ширхэг монголоор аним тайлбарладаг YouTube суугнуудыг ярих гэж бодлоо. За тэгээд тэрийг оруулна гэж бодчихин. Та эндээс онцлог нь юу вэ? Тэгээд тэр суугууд юу гэдэг талаар анимын тайлбарууд идэг. За тэгээд бимиксэн нэлээ. Тэгээд та иймэрхүү юм үзэх гэсэн subscribe болон follow бадрах махаа хэрэг TikTok дээр бол тэгээд follow бадрахгүй дээ лайк дараа. Тэгээд ингээл ингээл 100 утгаа дуслаа да. Bye guys.